Тийм учраас заавал өдөр бүр ямар нэгэн шин зүйлийг сураарай, хөгжөөрэй залуучуудаа. Бид нар л одоо энэ улсын ирээдүйн шүү дээ. Тэгээ цар таглын дараах үеийн ертөнцид залуучууд бас өөрсдөө түүчээлээд өөрсдөө гоо шин санаанууд гаргаад өөрсдөө хамтарч ажиллаад ингээд юмны арт цаад дахиад ингээд юмны арт хамтаараа гарах гэж байгаа энэ мэдрэмжийг авч байгаа. Тэгээ энэ мэдрэмжийг олон залуучууд авч байгаа. Тэгээд энэ мэдрэмжийг олон хүмүүст бас яг цар тахал шиг ингээд тархаах бахаа гэж бодож байна. Жинсийн үеийнхэн бол яг бус үеийнхтэй адилаар өөр ингэсэн онцлогтой, давуу талтай, сул талтай тийм үеийнхэн. Тэгэхээр манай үеийнхэн бол өөрсдийн давуу талаа илүү сайн төвлөгөөд харин сул талаа илүү хөгжүүлэх хэрэгтэй маа. Хойшлын дараа эргээд хавт маань нэгдээд залуучууд энд ирдэг, хамтдаа уулздаг, цугладаг, тэгээ хөгжингөө хөгжилддэг газар бий болж байгаад маш их баяртай байна.